За номны 2 дугаар хэсгийг эхлүүлээ. Өөрчлөлтийг эсэргүүцэх ажиллагаа. Таны хамгийн ихээр өөрчлөхийг хүсэж эсэргүүцдэг зорилт эсвэл зорилгоо тодорхойлно. Жишээ нь англи хэл сурах. Англи хэлийг сурч чадаагүй бол юу тохиолдох вэ? Хэрэг та мөрөөдлөө биелүүлж чадвал юу болох вэ? Миний YouTube канал дээр байгаа видеог үзээрэй. 2 эсвэл 5 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч та юу ч хийж амжуулаагүй гэж төсөөлөд үзтээ. Прокрастинац буюу өөрийгөө саботажлах гэдэг өөрийнхөө хүслийн эсрэг зүйл хийхийг мөн хийхгүй байх шалтгааныг хэлнэ. Хойшлуулах гэж хэлж болно. Таны хамгийн ихээр өөрчлөхийг хүсэж эсэргүүцдэг зорилт эсвэл зорилгоо тодорхойлно. Хэрвээ та мөрөөдлөө биелүүлж чадвал юу болох вэ? Таны амьдралд 2 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч та юу ч хийж амжуулаагүй гэж төсөөлөд үзтээ. Жишээ нь та гадаадд сурахыг хүсэж байсан. Тэгээд англи хэлний сургалтанд суугаагүй 2 жил болоод дараа нь 5 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч та юу ч хийж амжуулаагүй гэж төсөөлөд үзвэл юу болох вэ? Энэ нь ямар үр дагавар төрөх вэ? Таны хүсэл мөрөөдлийн биелийн үр дүнд хэн хожих вэ? Таны хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд туслах хүмүүсийн талаар бодох нь таны мөрөөдөх хамгийн шилдэг аргуудын нэг тооцогдно. Бусад хүмүүст туслах хамгийн сайн арга нь юуны өмнө та өөрөө аж аргалтай, эрүүл сарвал баян байхын тулд болно. Таныг хүрээлдэг хүмүүст баяртай байдаг бол та өөрөө аж аргалтай байхад илүү амар байх болно. Хэрэг та эрүүл сарвал байвал бусдад тусламж үзүүлэх илүү их хүч чадалтай болно. Хэрэг та баян бол бусдад шаардлагатай төрөнгийн болон санхүүгийн тусламж үзүүлэх бүрэн боломжтой байна. Хэдий ч та баян байна, хэдий ч дэлхийд илүү их хийх боломжтой. Иймээс танд өнөөдөр хүртэл таны хүсэл мөрөөдөл биелэгдсэн мэдрэх нь хувийн хичээсийн явдалд тооцогдож байсан бол одоо үзэл бодлоо өөрчлөх цаг иржээ. Хэрвээ та өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж улмаар хэдэн хүн тусалж чадах талаар нөхөцтэй бодож үзсэн бол цаашид илүү том зүйл хийхэд мөн мөрөөдлөө хэрэгжүүлэхэд бэлэн байх болно. Одоо таны хүсэл мөрөөдлийн биелэл бусад хүмүүст ямар ач тус хүргэх талаар бодож үзье. Миний хүсэл мөрөөдлийн биелэл бусдад хэрхэн тусалж чадах вэ? Таны мөрөөдөл биелсэн тохиолдолд энэ дэлхийд, энэ хоттой, улстай, энэ дэлхийдээ мөн адил аш тустай. Одоо та бүхний хийж чадсан гэж төсөөлнө. Та мөрөөдлөө биелүүлсэн байна. Хэрэг бүх зүйл сайн болж өнгөрсөн бол үүний үр дүнд та юу хоцсон бэ? Зорилгодоо хүрснээр та юуг харж мэдэрч байна вэ? Зорилгодоо хүрэхийн тулд юу хийх шаардлагатай? Анхны алхам ямар байх талаар бодож үзээрэй. Яг өнөөдөр та ямар энгийн алхмаас бүхнийг эхэлж болох байсан бэ? Заримдаа хүмүүст өөрсдийн зорилгодоо хүрэхэд шаардлагатай мэдээлэл байхгүй гэж санагдана. Энэхүү үйлдэлийг хийж эхлэхэд арай эртээ. Зорилгодоо хүрэхийн тулд би дахиад 10 намыг уншиж дуусгана. Ахин нэг боловсрол эзэмшин. Ахиад 40 тонны мөнгө хэрэгтэй мөн 10 мэргэжилтний зөвлөгөө авах шаардлагатай гэх мэтчлэн. Гэвч энэ нөхцөл байдал аливаа явдлыг хийхин урдч байнга бэлтгэл болон хуурин улмаар хүнд ямар нэгэн зүйлийг эхлэхэд хангалттай мэдээлэл байхгүй мэт санагдаж аливааг эхлэх бүс дандаа тасралтгүй хойшлуулна. Энийг самосаботаж гэдэг. Бүх зүйлийг таны мэдэх боломжгүй бөгөөд маш өргөн хүрээ салбарын мэдлэгтэй байсан ч
бидний мэдлэг боловсрол маань ингээд дандаа хуучраад байдаг. Хэдий ч гэсэн хизээ нэгэн цагт танихгүй санамсаргүй тохиолдолд нүүр тулах шаардлага байнга гардаг. Ийм тохиолдолд та өөрийн зөв сайн мэдрэмжээ дагахулна. Амьдралын байнгын хөгжил дэвшлээс бүрддэг. Иймээс та амьдралын аливаа нэгэн салбарыг танин мэдснээр таны урд энэ ертөнцийн бусад хэсгүүд хязгаарууд харагдах болно. Бид бүхэн аливаа нэгэн ажил үйлдэл хийхэд мэргэшсэн чихнээсээ мундаг чадвартай хүн байхад зарим ажлыг эхлэхэд туршлагагүй буюу тухайн салбарын шиг хүн байж болно. Одоо баг зарим мөрөөдөл ертөнцид томбож чөлөөтэй бодож үзье. Таны 3 хүслийг биелүүлж чадах алтан загас таныг артарсан гэж төсөөлөд үзээрэй. Энэ алтан загас ямар хэмжээтэй, ямар өнгөтэй тантай яриад таны 3 хүслийг биелүүлж буй гэж бодож. Та төсөөлөд өөрийнхөө ямар хүслээ хэлэх вэ? Ийм шидтэй алтан загсаас та юу хүсэх байсан бэ? Магадгүй таны 3 хүсэл мөрөөдөл таны амьдралын гол зорилго байж болох юм. 3 хүслээ бичээрэй. Миний хүсэл 1, миний хүсэл 2, миний хүсэл 3. Эдгээр зүйлсүүд таны идэх санаачлагтай болгож байна уу? Энэ 3 хүслээ бичснийхаа дараа энэ 3 хүслээ уншаад үзээрэй. Энэ нь таны амьдралын гол зорилго мөн байна уу? Мөн байвал зорилгоо олсон гэсэн үг ээ. За энэ талаар энэ асуултуудад маш идэвхтэй хариулаарай, айлуулах дэлгэрэнгүй хариулаарай. Мөн мэдрэхийг бодоорой. Хэрэг танд сонирхолтой байсан бол та доор нь комент бичээрэй.